Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би одоо энэ YouTube-ээс яг энэ сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ? Сэтгэл гутралтай одоо яаж тэмцэх вэ гэдэг янз янзын бичлэгийг үзлээ. Яг тодорхой тоочны юм бол байхгүй байна. Тийм учраас энэ хүү бичлэгээ оруулъя гэж бодлоо. Сэтгэл гутрал яг өнөөгийн нийгэмд хэрэг байгаа вэ? Маш их байгаа. Хүн болгон мэдж байгаа. Өнөөдөр хүмүүс үр зээлэнд орох, салах, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, ажлын байрны дарамтанд орох, хүсэл тэмүүллийн төлөө тэмцээд үнэхээр чадахгүй байх зөндөө олон асуудлаас болоод сэтгэл гутралд ордог. Үхэл хагацал гэх мэтлэнтэй. Тийм учраас өөрийнхөө одоо мэдэх зүйлийг яаж тэмцэх юм бэ? Хүн гэдэг амт сэтгэл гутралтай яаж тэмцэх юм бэ гэдэг өөрийнхөө бодол ихээс илүү бас уншиж судалж ирсэн зүйлсээ бас та бүхэнд хүргэе гэж бодлоо. За нэгдүгээрт сэтгэл гутралтай байсан үед хүн ер нь яах ёстой юм бэ? Хамгийн нэгдүгээрт бол хүн маш сайн унтаж амрах ёстой. Нойр гэдэг бол маш чухал. Сэтгэл гутралд ор, сэтгэлийн түгшүүрд орсон бол барагтай нойр нь өрдгөө. Хэцүү байдаг. Зарим хүмүүс нойргүй явж байгаа тохиолдол байдаг. Зарим нь бүр унтаад сэрхгүй байхыг ч хүсэх тохиолдол байдаг. Гэхдээ нойроо зөв зохицуулах нь хүний сэтгэл гутралыг даван туулах зүйлс юм аа, нэг юм аа. Хангалттай унтаж амрах нь чухал юм аа. Ер нь хангалттай унтаж амрахын тулд хүн яах ёстой юм бэ гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. Хангалттай унтаж амрахын тулд чимээгүй саадгүй орчин байх ёстой. Телевизээр утас гэх зүйлээс хол байж хүн амарсан болдог. Тэгэхгүй ямар нэгэн байдлаар дуу тавьчаач гэдэг юм уу те. Хэдий унтж байгаа боловч цаана дуу чимээ сонсож байгаа тохиолдолд хүний тарих амраагүй байдаг. Тэгээс ирсэн үедээ яг тийм бүтэн сайхан амарсан мэдрэмж төрдгөө. Эсвэл ямар нэгэн зохиол сонсоод гэдэг юм уу те. Энэ хүртэл одоо амарсан мэдрэмж төрдгөө. Нам хүн чимээгүй орчин байх нь тайван амрах нэг төрлийн шалтгаан болдог байх нэ. За хоёрдугаарт ямар нэгэн зүйл дуршиж үзэх. Шинэ зүйл дуршиж үзэх гэсэн үг. Жишээ нь архинаас болж сэтгэл гутралд орсон хүн архийг уухгүй байхын тулд шинэ зүйл дуршиж үзэх шаардлагатай байдаг. Өөрийн гэсэн шинэ хоббигоо олох, сонирхлоо олох. Насны онцлог өөр шүү дээ. 50 гарсан хүний сонирхол нэг өөр, 40 гаруй насны сонирхол өөр, 30 настай хүний сонирхол өөр, 20 настай хүний сонирхол өөр, 10 хэдэн настай хүмүүсийн сонирхол өөр. Тийм учраас өөрийнхөө дуртай сонирхож байгаа зүйлийг олох нь маш чухал байдаг. Жишээ хэлье л да. Жишээ нь нэгэн танил маань ярьж ирсэн. Манай нөхөр зав чөлөө гарах юм бол арх уугаад байдаг байсан. Одоо бол нөхрийгөө би арх ууж яана гэж хардхаа болсон, сэрдэхэ болсон. Яагаад гэвэл манай нөхөр зав гарвал шагаан харваа гэдэг зүйлд харавдаг болсон. Тэрэндээ маш дуртай болсон, тэрэндээ цаг хугацаа зарцуулдаг болсон. Хэрвээ хэн нэгэн ороо юу гэдгийг шагааныхаа бэлтгэл хийхээ явах чахт нэг найзан залгаад ганц нэг юм уу ихэд манай нөхөр өөрийнхөө дуртай сонирхолтой зүйл рүү илүү татагддаг. Тэгэхээр одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүмүүс өөрийнхөө дуртай зүйл рүү татагдах нь маш чухал юм. Энэ дуртай зүйлийг олцсон байхад бол тэр зүйл рүү илүү тэмүүлдэг. Тийм учраас өөрийнхөө насны онцлог таарсан дуртай зүйлдээ илүү цаг зав гаргах, спортоор хичээллэх, хөлсөө гаргах, өөрийнхөө дэсвэр дэвчээрийг шалгах энэ зэрэг нь таныг сэтгэл гутралыг даван туулахад маш ихээр нөлөөлдөг.
За сэтгэлээр унсан үед хүн хөвгчлөлтэй бай гэж чаддаггүй. Хөвгчлөлтэй бай гэж бодонгууд нөгөө сэтгэл готрлын зовнил зүйлс нь бодогдоод байдаг. Тийм учраас ерөөсөө бодогддог. Тийм учраас нэг зүйлийг сан. Хүн ганц амьдрна. Ганц амьдрах насандаа маш сайхан хөвгчлөлтэй байх ёстой. Эдгээр асуудлуудыг би даван туулж чадна. Надад ирээдүй байгаа сайн сайхан зүйлийг бодож одоо жишээ нь маш их хөвгчлөлтэй байх хэрэгтэй. Ганцаараа байгаад байж болохгүй. Олон хүмүүстэй бай. Сэтгэл санаагаа онгойлгох. Гэхдээ сэтгэл санаагаа онгойлгох гэдэг нь хамаг зовлон шаналлаа яриад ойлж орилж багахыг хэлэхгүй. Сэтгэлээ онгойлгох, стрессээ тайл. Найзуудтайгаа гар, цагийг зугаатай өнгөрөө. Наана битгий бүг. Наанаас яг одоо гар. Цэвэр өвлийн цэвэр цэнгэг агарыг амьсгалах нь хүртэл маш сайхан хөвгчлөлтэй санагддаг юм шүү. Гэхдээ аливаа нэгэн зүйлийг ганцаараа хийж болохгүй гэж үздэг. За тэгээд дараагийн одоо зөвлөгөө бол идэж ууж байгаа зүйл дээрээ маш сайн анхаарч явах хэрэгтэй. Ихидх сэтгэл готролд орсон хүн ихидх эсвэл амттай юм хийх шингийн юм их ууч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тийм зүйл ажиглагддаг. Тиймээс эрүүл хоолтод нь хүртэл сэтгэл готролтой одоо нөлөөлдөг байх нэ. Хагас үлсгэлэн бай. Хитрхи битгий ихэд өглөө дарах төдий байхтал болно. Шимт хичээлдээ ганц нэг витамин уучихчээ. Хагас үлсгэлэн бай. Ингэжээж ямар нэгэн байдлаар сэтгэл готрол одоо харилдаг. За дараагийн нэг өгөх зөвлөгөө бол дасгал хөдөлгөөн хийх чухал юм аа. Өөрийнхөө дуртай спортоо, дуртай зүйлээр хөлсөө гарах, өөрийгөө ядраа, бүх зүйлээ март, хүчээ шавх, дайчил, биеийн чадамжаа гаргах, бүх биенээсээ хөлс гартал зүтэх. Ингэж ээж таны сэтгэл готрол гэх зүйл ямар нэгэн байдлаар дарамт алга болох, бие хөнгөрдөг тал байдгаа. Тэгээд дараа нэг зүйл болонгууд зоригтой байх буюу та хамгийн сүүлд хизээ өөртөөгөө ярьсан бэ. Өөртөөгөө ярина гэдэг маань та магадгүй хүүхэд байхдаа, та магадгүй залуу байхдаа юу хүсэж мөрөөддөг байсан бэ? Зорилгоо тодорхойл. Энэ тулгарч байгаа асуудлууд бол хин нэгний хувьд ямар ч асуудал биш байж болно. Таны хувьд маш хэцүү байж болно. Гэхдээ энэ бүх цаг хугацааг даван туулах хэрэгтэй. Та өөрийгөө сонсох хэрэгтэй. Өөрийнхөө зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Зорилгыг хитрхи ойрхон битгий тавь. Ойрхон зорилгууд хүн хүрчээр сэтгэл ханах тохиолдол байдаг. Холын зорилго тавь. Холын зорилго тавиад зүтгэж байх явцдаа та бусад эд зүйлсүүдийг бодож байгаа одоо зорилгууд олцсон байдаг. Том зорилгын төлөө явж байгаа хүн жижиг зорилгоодыг битгий тавь. Та том зорилгын төлөө зүтгэл явж явах таны наад жижиг одоо юу гэдгийг магадгүй байртай олмоор байгаа, мөнгөтэй олмоор байгаа, өшөө юу гэдгийг олонний танил болмоор байгаа, юу гэдгийг сэтгэл готрлаас гармаар байгаа тэр зорилгууд чинь бүгд биелсэн байдаг. Тийм учраас энэ зөвлөгөөг та дагаад үзээрэй. Миний одоо энэ хэлээд байгаа шиг өөртөө ярих бас их чухал юм лээ. Гарын 5 хуруу кинонд гардаг штэ. Шагдэр гэж залуу эхнэр 5 хүүхдээ хайчаад, эхнэр нь асууж барчаад өөр бүсгүүдээр ирж амьдрахтаа толь руу хараад шагдаар чи яг юу хийгээд байна гэдэг шиг та толь руу хараад чамайг өөртөө яриад үзээрэй. Өөрийнхөө дотоод сэтгэл дуу хоолойгоор өнгөөгд үзээрэй. Таны дотор хэн бэ? Өөрийгөө чагна. Өөрийнхөө дотоод эрхтнүүдийг бүгдийг чагна. Таны бие өвдөж гин үү, зовж гин үү? Таны яг юу өвдөж гин? Сэтгэл зүрх чинь өвдөж гин үү? Бие эрхтэн чи өвдөж гин үү? Тархи толгой чи өвдөж гин үү? Сайн бод, өөртөө ярилц. Чамд энийг даван туулах гарц гаргалгаа юу байна? Юу ч байхгүй байж болно. Юу ч байхгүй гэдэг танд хариулт гарч ирж болно. Гэхдээ аливаа нэгэн зүйлд гарц гаргалгаа байхгүй гэдэгт би итгэдэггүй. Боломж болцоо байгаа. Бид нар өнөөдрийн нийгэмд, энэ стресстэй нийгэмд яаж даван туулах юм бэ?
Өөрөө өөртөө бид нар ярих ёстой. Мянган бээр аялахад нэг алхмаас эхэлнэ. Гэрээ засаад төрөө зас хамгийн эхлээд бие зас гэж хэлдэг. Тийм ээ, бие засахын тулд та өөрөө өөртөө ярих хэрэгтэй. Өөрийнхөө зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Өөрийнхөө муу бодлуудыг авч яах хэрэгтэй. Эрэг зүйлсээр өөрийгөө дүүрэх хэрэгтэй. Хүч хөдөлмөрөө шавхах хэрэгтэй. Альва нэгэн зүйлд хамгийн их сэтгэл готролд хүргэдэг зүйл бол хүн залхуурал гэж үздэг. Залхуу гэдэг зүйлтэйгээ тэмцэх хэрэгтэй. Би магадгүй хөдөлмөр шаргуу гэж та өөрийгөө бодож магадгүй. Танаас илүү хөдөлмөрч хүн байгаа. Альва нэгэн зүйлийг зүтгээд байхад, хичээгээд байхад болохгүй зүйл альва нэгэн зүйл ханд тулж ирдэг. Тэрийг яаж даван туулах вэ? Тэрийг та мөн л өөртөө ярилцах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол яг юу хэлэх гээд байна вэ гэхээр таныг хамгийн сайн мэддэг хүн бол таны аав ээж, таны үр хүүхэд, таны найз нөхөд, таны эхнэр биш. Та өөрөө. Та өөрийгөө яавал ууралдгүй, яавал баярлдгүй, ямар хоолнд дуртай, ямар үед ямар зан гаргадгүй. Та өөрийгөө хамгийн сайн мэдж байгаа. Тийм учраас өөрөө өөртөөгөө тэмц, өөрөө өөртөөгөө алалц. Тэгжээч сэтгэл готрол гэдэг зүйлтэй тэмцэх боломжтой болноо гэж үзэж байна. За мөн дараагийн хөх зөвлөгөө бол миний сөрөг бодлуудаа өөрчлөх. Шин зүйл туршиж үзэх. За энийг юу хэлээд байна вэ? Сэтгэл готролтой үед хамгийн гол тулаан бол өөрөө өөртөө тэмцэх үү? Сэтгэл готролд өртсөн байж болох хамгийн сөрөг бодлууд дарагддаг. Тийм учраас та өөрийгөө даван туулах ёстой. Энэ хорвоо та давтагдшгүй цорын ганц гэдгийг ямагт ойлгох хэрэгтэй. Хүн болгон өөртөө гэсэн чаддаг зүйл байдаг. Зарим нэг нь сайн дуулдаг, зарим нэг нь математиктаа сайн, биднээс илүү ухаантай, зарим нэг нь компьютер графиктаа сайн, зарим нэг нь хүч чадал ихтэй барилддаг. Янз янзын хүмүүс бий. Танд ч өөрийн гэсэн чаддаг зүйл бий. Надад ч өөрийн гэсэн чаддаг зүйл байгаа. Тийм учраас хин нэгний давтагдшгүй, дахин давтагдшгүй байгалийн хамгийн сайхан бүтээл бол та. Энэ их хувь зайд төрчөөд сэтгэл готрол гэх зүйлтэйгээ тэмцэж чадахгүй бол энэ бол таны өөрийн алдаа. Энэ богинохон зөвлөгөөг та сонсоод үзээрэй. Магадгүй хүн гэдэг зүйл юу юм бэ? Би танд нэг л үг хэлье. Маргааш өглөө нар мандна. Дэлхий иргэдгээрээ иргэнэ. Та бол дэлхийн хамгийн давтагдшгүй цор ганц гэдгээ ямагцсан. Хин нэгний сөрөг бодлууд гэдэг юм уу те? Би бас нэг зөвлөгөө өгч дуусгая гэж бодож байна энэ хүн. Хин нэгний муу ярих, хин нэгний таныг тэгж бодох гэдэг зүйлсээс өөрийгөө чөлөөлж хай. Тэгснээр та өөрөө хөгжих болно, урагшаага алхах болно. Альва нэгэн зүйлд би энэ намайг ингэ бодчих болов, энэ хүн намайг ингэж бодчих болов, энэ хүртэл таны сэтгэл готролд хүрэх шалтгаануудыг нэг болдог шүү. Энэхүү зөвлөгөөтэй таалагдсан бол та манай суугийг дэмжиж лайк болон сабскрайб дараарай. Танд амжилт хүсье. Аз жаргал ойрхон шүү. Баярлалаа.